Сайн бацгааны эрхэм мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөрийн шинэ дугаар үзэгчтэнд хүрч байна. За иргэдийн 81% нь ямар нэгэн төрлийн зээлтэй гэсэн судалгааны байгууллагын тоо мэдээлэл байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн өргөнгөө нэмэгдүүлэх гээд санхүүгийн их усүрийн ихэвчлэн арилжааны банкны зээлээр шийдвэрлэдэг. За 2019 оны байдлаар банкны салбарт байгаа нийт зээлийн 97 орчим хувийг арилжааны банк олгосон тоо мэдээлэл байна. За иймээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах нь үе үеийн улсын хурал, засгийн газрын зорилт, улс төрчдийн мөнхийн амлалт болж иргэдийн хүссэн үлээсээ асуудал байсаар ирсэн юм а. За улсын хуралд өргөн барьсан зээлийн хүүг бууруулах стратеги түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээр тогтоолын төсөл тусгасныг үзэгчтэнд энэ удаагийн тоонтой хөтөлбөрөөр хүрэхээр бэлтгэлээ. Улсын хурлаас зээлийн хүүг бууруулах стратеги баталгаар хэлэлцүүлж байна. Үүний үр дүн зээлийн хүүг 2023 оны эцэст сарын 1% хүргэнэ гэж уг стратегийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдээс олон нийтэд өгсөн мэдээлэлдээ танилцуулсан юм а. Манай улсад нийгмээс өндөр хүлээлт үүсгэж ирсэн тулгымдсан асуудал бол зээлийн өндөр хүү юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн шилжилт хийсэн шинэ нийгмийн гараанаас бид 300% зээлийн хүүн дээр буусан нь тухайн үед манай улсын эдийн засаг ихээхэн тогтворгүй, зээлжих зэрэглэл, валютын нөөц маш доогуур, төгрөгийн ханш инфляц байнга өөрчлөгдөж байсантай холбоотой. Эдийн засгийн тогтворжилт алгуур бий болж ирснээр төгрөгийн зээлийн жигэнсэн дундаж хүү 2006 оны эцсийн байдлаар 24.5% байсан бол 2020 оны 6 дугаар сарын байдлаар 16.3% болж буурчээ. Харин валютын зээлийн жигэнсэн дундаж хүү 2006 оны эцэст 15.5% байсан бол 2020 оны 6 дугаар сарын байдлаар 10.3% байна. Энэ-ээр цаашид зээлийн хүүг 4 жилийн хугацаанд 4.1% буулгана гэж зээлийн хүүг бууруулах стратегид тусгажээ. Бидний зүгээс энэ удаагийн зээлийн хүүг бууруулах стратегийн гол ач холбогдол гэх юм бол манай Монгол банк энэнийг банкны холбоотой хамтран нэг боловсруулсан байж байгаа. За өмнө нь өнгөрсөн 4 жилийн дотор бол бараг өнгөрсөн 20 жил байгаагүйгээр зээлийн хүү 3.8 орчим хувиар бас буурсан. Тэгэхээр иргэдийн зүгээс, банкны зүгээс ч гэсэндээ Монгол Улсын засгийн газартай, Монгол банктайгаа хамтраад зээлийн хүүгээ үргэлжлүүлж бууруулах ийм хүсэл сонирхол бол аль аль талд нь байгаа. Иргэдийн зүгээс ч ийм хүсэл сонирхол шаардлага бол бидэнд бас тавьж байна. За өнөөдөр бидний хувьд тавьж байгаа гол шаардлагууд гэх юм бол нэгдүгээрс банкны зүгээс бол мэдээж макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг илүү сайн байлгаач. Өнгөрсөн 4 жилийн хувьд бол та бүхэн санаж байгаа эдийн засгийн өсөлт бол сайн байлаа. Макро эдийн засгийн гол эдийн засгийн үзүүлэлт бол сайжирсан. Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Үүнтэйгээ холбоотойгоор Монголын банкуч гэсэн хүүсвэр татах санхүүжилтийн зардал ч гэсэндээ бас багассан ийм үзүүлэлтүүдтэй байж байгаа. Бид цаашид хамгийн гол нь баримтлах ёстой гол зүйлүүд нь юм бол түрүүн бас хэллээ. За иргэдийн зүгээс ялангуяа манай банкны салбарыг эрүүлжүүлэхийн тулд эрсдлийн зардлаа бууруулъя, их усүрээ татах зардлыг багасгахыг, үйл ажиллагааны зардлыг бас тодорхой хэмжээгээр багасгахыг, банкны системийг тэр чигээрээ реформ хийх, өнгөрсөн 3 жилд хийсэн олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудыг ч гэсэндээ хөтөлбөртөөч бай, хөтөлбөргүйч бай, банкны салбарыг эрүүлжүүлэх нь бол бидний хувьд урдаад тавьсан бас том зорилт юм аа. За 2020 оны 7 сард олгосон зээлийн хүүний статистикийг харахад иргэдэд олгосон зээлийн хүү 17% байсан бол хувийн байгууллагад олгосон зээл 15.9% хүүтэй байжээ. Харин улсын байгууллагад олгосон зээл 6.5% хүүтэй байсан бол бусад санхүүгийн байгууллагад олгосон зээл 17.7%. Харин бусад байгууллагад олгосон зээл 9.8% хүүтэй олгогдсон статистик тоо мэдээлэл байна. За зах зээлийн зарчмаар тогтож байгаа зээлийн хүүнд зөвхөн банк санхүүгийн байгууллагын шийдвэрээс үл хамаарах суур инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, за гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, за мөн макро орчны тогтвортой байдал банкны харилцагчийн зан төлөв хүртэл нөлөөлдөг гэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг юм а. За зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл тусгаснаар зээлийн хүүг захиргааталтын аргаар биш, зээлийн их усүрийн зардлыг бууруулах аргаар буюу макро тогтвортой орчныг бүрдүүлэх замаар арга хэмжээг авна гэж тусгасан байгаамаа. За зээлийн эрсдлийн зардлыг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд ажиллаж зээлийн хүүг бууруулахаар тогтоолын төсөл тусгажээ. Энэ зээлийн хүүг бууруулахдаа бол бид бүхний гол баримтсан үндсэн баримт маань бол эдийн засгт айхтар захиргаалтлаар бол хамаагүй дүнгуудыг оролдож болдгоо. Нөгөө талаар энэ зохион болны хөөс үүсийн зардлуудыг
хуулийн зохицуулалт болон бусад арга хэрэгслүүдийг ашиглаж иж одоо зөв зохистойгоор буулгуулъя гэдэг энэ санаануудаа бол нэлээд оруулж өгсөн байгаа. Энэ хууль энэ стратегтэй холбоотойгоор одоо нийт 6 орчим хууль дээр бол өөрчлөлтүүд оруулахаар бид нар төлөвлөсөн байгаа. За энэ хуулиуд дээр бол ороход бол иргэдэд санийсаа гишүүдийн дурдсан байгаа одоо дийлэнх зардлууд болох их үүсвэртэй холбоотой зардал нөгөө талдаа бас одоо зээлийн бас нэг хамгийн томоохон өвчин болчиход байгаа чанаргүй зээл за шүүхийн процесс маргаануудыг бол төрөвчсөн байдлаар шийдэж банкуудын системүүдийг эрүүлж өгөх боломжтой болов уу гэж бодож байгаа. За банкуд зээлийн хүүг өндөр тогтоож түүнээс их хэмжээний ашиг олдог гэсэн өрөөсгөл ойлголт зарим хүнд байдаг. За гэхдээ зээлийн хүүг банк тогтоодоггүй судалгаагаар банкны зээлийн хүүний бүтцийг нь задлан харах юм бол татан төвлөрүүлсэн их усүрийн зардал нийт зээлийн хүүний 60 орчим хувийг болдог байна. Харин үйл ажиллагааны зардал 17%, зээлийн эрсдлийн зардал 11%, банкны ашиг болон бусад зардал 12%-ийг бүрдүүлдэг байна. Тодорхойлбол энэ оны 6 сарын байдлаар банкны зээлийн жигэнсэн дундаж хүү 16.3% байсан гэд үзвэл за энэ хүүний 9.81%-ийг их усүрийн зардал бий болгосон бол за үйл ажиллагааны зардал 2.81%-ийг, зээлийн эрсдлийн зардал 1.81%-ийг, банкны ашиг болон бусад зардал 1.91%-ийг нь бүрдүүлжээ. Банкны зээлийн хүү сүүлийн 30 жил бол одоо хамгийн доод түвшинд ирлээ. 90-ад оны үед одоо 300% хүрж исэн зээлийн хүү маань өнөөдөр одоо 15.6% дээр ирээд буцсан байна гэдэг ч юм бол тэгээд дээрэс нь хүмүүс одоо зээлийн хүүг сараар нь биш жилээр нь ярддаг болчлоо гэдэг ч юм бол одоо бид нэр бас хангалттай түвшинд бас хөрхөн бууж ирж байгааг илэрхийлэл байхгүй. Зээлийн хүүг чи уг нь бол 3-4% гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо бол 15%, 8% зээл гэж одоо ингэж ярьдаг болоо. Тэгэхээр энэ бол маш өндөр хувьас буусаар яваад ирлээ. За энэ сүүлийн 4 жилд бол 4.1%-аар буурлаа. Жишээ нь 20 орчим 1% байжгаад одоо 16 орчим хувь дээр ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ 4.1%-ийн бууралтын жишээ нь хамгийн яагаад одоо ингэж буу гэдэг ч юм бол макро тогтвортой орчны нөлөө гол нь байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бол энэ хооронд бол инфляц харьцангуй тогтвортой байлаа. Гадаад валютынхаа нөөцийг бол өнгөрсөн оны эцэст бол 4 тэрбум доллар руу өсгөж чадсан тийм ээ. Тодорхой хэмжээний бас хөрөнгө оруулалтуудыг бол одоо явж исэн хөрөнгө оруулалтууд бол бас нэг таатай үргэлжлэх боломж олгосон ч гэдэг юм уу. Гэхдээ макро тогтвортой орчин төсвийн бодлогод бол бас харьцангуй ийм одоо хит тэлэлттэй биш тийм ээ. Ингэж явж ирсэн 4 жил байсан. Тэрний хүчинд бол энэ зээлийн хүү ингээд нэлээд буугаад ирлээ л дээ. Зээлийн хүү буурахад бол дандаа макро гол нь хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа. Тэгэхээр зээлийн хүү бууруулахад ерөөсөө зээлийн хүүний одоо бүтцээр нь аваад үзэх юм бол ерөөсөө гол 4 хэсэгтэй л байгаа байхгүй юу? Нэгдүгээр хэсэг нь буюу одоо хамгийн их зардал одоо жин даадаг 60% жин дааж байгаа хэсэг нь бол их үүсвэр. Их үүсвэр гэдэг маань бол хадгаламж татж байгаа хүний мөнгөний төлж байгаа зардал гэсэн үг байхгүй юу? Гаднаас буунд тусгаж байгаа. Тэгэхээр тэр зардал нь бол нийт тэр зээлийн хүүд эзэлж байгаа жин нэлээд жин дарж байгаа. За тэнд бол ерөөсөө банк бол бүр бараг ямар ч оролцоо байхгүй. Тэр бол ёстой түрүүний хэлсэн макро орчноос бүрддэг, тогтдог ийм одоо зардал байна. Зээлийн хүүг бууруулах стратеги тусгаснаас нийт зээлийн хүүний 60%-ийг бүрдүүлж байгаа зээлийн хүүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр төсвийн сахилга батыг хангаж, эдийн засгийг докторжуулах чиглэсэн бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлэх, инфляцийг зорилттой түвшинд докторжуулж, додоод их үүсвэрийн өртгийг бууруулах, экспортын санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхэд бодлогын хэрэгслийг ашиглах, санхүүгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн салбар дахь их үүсвэрийн долларжилтыг бууруулах, харилцах, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү төлөхийг зогсоох зохицуулалтыг байнгын үйлчлэлтэй холбогдох хуульд тусгах зэрэг ажлуудыг хийж байж зээлийн хүүсвэрийн зардал буурна гэж тусгажээ. Харин зээлийн хүүний 17%-ийг бүрдүүлж байгаа банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр санхүүгийн салбарт финтек, захим шилжилтийг эрчимжүүлэн үр ашиг нэмэгдүүлэх, зохицуулагч байгууллагуудын банкудаас авдаг шимтгэл хураамжийн төрөл хэмжээг багасгах зэрэг асуудлыг хийхээр стратегид төлөвлөжээ. Энэ тогтоол батлагдангууд Монгол банк өөрийнхөө хамааралд байгаа
зардал шимтгэлээ бол багасгана, бууруулна. Энийг дагаад арилжааны банкуд бас тодорхой хэмжээгээр тэр шимтгэлүүдээ бууруулах шаардлагатай. Одоо энэ дээр ямар зардал вэ? ATM, POS, гүйлгээний шимтгэлүүд байгаа. Эднэрийг бол буулгах тийм одоо арга хэмжээг дөрвтэй авнаа. Ер нь дунд хугацаанд болохоор энэ арилжааны банкуудын дэд бүтцийг ер нь нэгтгэе. Энэ банк болгон өөрийн ATM сүлжээтэй, банк болгон өөрийн POS-ийн сүлжээтэй энийг давхарцсан ийм хөрөнгө оруулалтыг болоод аль болохоор одоо дундын тийм дэд бүтцтэй болёо. Тэгээд ингэ зардлаа хуваагаад тэгээд тэр хэмжээгээр тодорхой хэмжээний зардлын хэмнэлт гарахаар харилцагчдаа тэр хэмнэлтэд одоо бас одоо дамжуулж буулгах тийм арга хэмжээ авнаа л гэж ярьж байгаа. За зээлийн хүү өндөр байгаа нь банкудад өндөр ашиг өгдөггүй. Учир нь зээлийн хүү өндөр байгаагийн хэрээр чанаргүй зээлийн хэмжээ их байдаг юм а. За энэ нэргээд маш хэмжээний зардлыг бий болгодог байна. За аж ахуй нэгж байгууллага иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 сарын байдлаар 17.3 их найт төгрөг байна. За үүний 14.3 их найт төгрөгийн зээл нь хэвийн байгаа бол 1.1 их найт төгрөгийн зээл нь хугацаа атирсан, 1.9 их найт төгрөгийн зээл нь чанаргүйдсэн байгаамаа. За сүүлийн 10 жилийн өгөгдлөлтөөр судлаачид анализ хийж үзэхэд зээлийн хүү өөрчлөгдөхөд 2 улирлын дараагаар чанаргүй зээлийн хэмжээнд өөрчлөлт ордог болох нь тогтоогдсон байна. За иймээс ч зээлийн хүүг бууруулах стратегид зээлийн эрсдэл түүний зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байгаамаа. За зээлийн эрсдлийн зардлыг бууруулах чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, за банкны засаглал болоод хяналтыг сайжруулах, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалж санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зэрэг асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байна. Зээлийн хүүг бууруулахад бол санхүүгийн бусад хэрэгслүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Нэг энэ боломж байна. За зардал талаас нь харах юм бол хэмнэж болох зардлууд их байгаа. За энд би хамгийн түрүүнд манай одоо арилжааны банкуд эрсдлийн сан гэдэг тэрэндээ их хэмжээний хөрөнгө төгөлрүүлдэг болцсон байна. Тэгээ энэ бол бас зээлийн хүү өсгөж байгаа нэг шалтгаан л да. Эрсдэл яагаад бий болгоод байна уу гэхлээр зэрэг нөгөө олон сангууд ч байхгүй болохоор эрүүл мэндийн сан, тэтгэврийн сан, за одоо бусад одоо тээврийн хэрэгслийн даатгалын сан гэдээ манайхан сайн мэднэ. Иймэрхүү сан байхгүй болохоор нөгөө зээл өгсөн хүн маань зээл өгсөн аж ахуй нэгж маань зээлийн хугацаанд буцаага төлж чадахгүй гэдгээс үүдээд эрсдлийн сан үүсчихэд байгаа. Эрсдлийн сан их байх хэрэгтэй болчиход байгаа. Чанаргүй зээл төлөвлөх гээд шүүхээр яваад нэг банк бол нэг ойролцоогоор 4.2 жилийг зарцуулж гин гэж байгаа иргэн төлөвлөх асуудал. Тэрнээс цааш ингээ 10 жил хүртэл болцсон тодорхой юм шинүүд бол байгаа. Энийг бууруулахыг гэвэл энэ шүүхийн процессыг ерөөсөө богиносох ийм асуудал байна. Тэнд зээлийн одоо зөвхөн тэр шүүхийн одоо шийдвэр гүйцэтгэх энэ байгууллагуудын одоо үйл ажиллагааг төвчүүлэхээс гадна тэр эрх зүйн орчныг сайжруулж өгөх, хөшүүргүүдийн тэр хуулинд нь хийж өгөх, тийм ээ, зээлийг хурдан төлөвлөх. Тэгжээж тэр зардал чинь бусдынхаа зээлийн хүүд шингэж бусад энгийн зээлээ төлдөг хүмүүсийн зардал болж хүмүүстээр зардал болж очих биш, харин тэр зардлыг бууруулж өгөх замаар нийт зээлийнхаа хүү бууруулах юм боломж нэгтгэв. Тэр ийм л гол 3 хүчин зүйлийг аль алин дээр нь хийж болох ажлуудыг бол банкны холбоо тодорхой саналуудаа Монгол банкнд тавиад энийг бол тэр тогтоолын төсөлд бол тусгуулад ингээд ажиллаж байна. Манай улсын санхүүгийн системийн 90% банкны салбараас хамааралтай. Иймээс ч хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх, банк хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээлийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах стратегид хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх асуудлыг наривчлан тусгасан. Тодорхойлбол зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөлд хөрөнгөний захыг хөгжүүлэх чиглэлээр компани бондын зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулж, биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, төрийн томоохон сангуудыг хөрөнгөний зах зээлээр дамжуулан шаардлагатай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн орчныг бий болгох, банк мэрэгжлийн хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишгт нийцүүлэн өөрчлөх, хөрөнгөний зах зээлийн дэд үтсийн байгууллагуудын шимтгэл хураамжийг бууруулж, үнэт цаас гаргагч хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгажээ. Зах зээлийн
эдийн засгийн өрсөлдөөний нөхцөлд бол банкнд хадгалах уу өөр хаана мөнгөө хадгалж найдвартай одоо өсгөх үү гэдэг л ийм боломж сонголт байх хэрэгтэй л дээ. Тэр нь юу байх вүгээр санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх гэсэн үг. Санхүүгийн зах зээл хөгжүүлээд ирэхлээр хүн бол мөнгөө бонд, засгийн газрын бонд юм уу одоо ашиг өгч чадах компани хувьцаа худалдаа авах эсвэл бүр болохгүй бол ямар нэгэн сангуудад одоо тэтгэврийн сан одоо хувийн тэтгэврийн сан энэ сангуудад хүүтэйгээр байршуулаад байж болно. Сан цаашаа хөрөнгийн зах зээл дээр оновчтой хөрөнгө оруулалт хийгээд ашиг болоод тэгээд үндсэндээ энэ санхүүгийн зах зээлийн энэ хэлбэрүүд чинь банкны үйл ажиллагаатай их төстэй л дээ. Тэгэхээр энэ талаас нь аваад үзэх юм бол Монголд зээл авах боломж хаана байдгүй л арилжааны банк руу очих. Эсвэл банк ус санхүүгийн байгууллага. За бүр хэрэглээний жижиг зээлүүд нь бол ломбардуулаа явчихдаг. За банкны үндсэн үүрэг бол ерөнхийдөө хөрөнгө оруулагч болон одоо хөрөнгө оруулалт хайж байгаа болон төсөл хэрэгжүүлж байгаа этгээдүүдийн хооронд нь холбож өгдөг ийм үндсэн үүрэг гүйцэтгэдэг. За хөрөнгөний зах зээлийн үндсэн үүрэг нь бас мөн яг адилхан ийм үүрэгтэй. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээл нь хөгжөөд за хөрөнгө оруулагч талаасаа зөвхөн одоо банкны хадгаламж харилцаагаар дамжуулж одоо өгөөж хүртэх биш. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа одоо төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд нь зөвхөн одоо банкн дээр очиж зээл асуух биш. Энэ хөрөнгөний зах зээлээр дамжуулж энэ үүргийг гүйцэтгүүлдэг ийм одоо өрсөлдөөнийг бий болгох юм бол энэ нь бол бас банкны хүүг буурахад эргээд хэрэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Тэгээ бид нэр энэ тогтоолын төсөл дээр энэ стратеги дээр бонд гэдэг компани бонд гэдэг бүтээгдэхүүнийг илүү одоо чухалчилж оруулж өгсөн. За тогтоолын төслийг баталж хэрэгжүүлснээр санхүүгийн их усүр нэмэгдэн хүү буурах макро орчин бүрдэж санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл дах чадвар, засаглал үр ашигт байдал сайжирч, зээлдэгчийн эрх баталгаажин. За зээлийн гэрээний заасан талуудын үүрэг гүйцэтгэл хангагдан суур нөхцөл бүрднэ гэж ажлын хэсгийнхэн ач холбогдлыг онцлог хэлж байна. За үүнээс гадна зээлийн хүүг бууруулах энэ стратеги нь банк санхүүгийн салбарт хийгдэх шинжилгээний нэгэн хэсэг гэдгийг ч хэлж байгаамаа. Зах зээлийн нийгэм шилжсэн 30 жилийн хугацаанд Монголд энэ төрийн бодлого зохицуулт бол их тодорхойлолтой явж ирсэн. Анны нэг нь бол одоо энэ банкудаа байж. Манай одоо системийн дөрвөн банк гэдэг нэг дөрвөн эзэнтэй байх жишээ нь ийм байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол энэ банкны тухай хуулинд өөрчлөлт оруулаад банкуд бол хувьцаат компани байна. Нэг хүн болон түүний хамаарал өгөхий одоо этгээдүүдийн эзлэх тэр дөрвийн санд эзлэх хувийн 20% хязгаарлая. За үлдэж байгаа одоо тэр 80% нь бол хөрөнгийн биржээр дамжиж худалдая. Ингэснээр тэр одоо нэгдүгээр банкнд бол одоо өөрийн хөрөнгөний нэмэлт нь хоёрдугаарт тэр өөрийн хөрөнгөөрөө дамжаад банкд бол тэр олон нийтийн тэр одоо хяналт одоо бий болох юм аа. Тийм учраас энэ бол ингээ дараагийн хуулиудаараа ингээ хийгдэн. Арилжааны банкны тухай хууль бол бас өргөн баригдаж байгаа. За энэ хуулийн дараа ингээд маш тодорхой заагдаад явж байгаа. Монголын энэ банкуд бол бүгд хувьцаат компани хэлбэрлүү шилжинэ гэсэн ийм одоо бодлого чиглэл явж байгаа. За коронавирус цар тахлын нөлөөгөөр дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед зээлийн хүү буурах боломжгүй гэдэг байр суурьтай хүн цөөнгүй байгаамаа. За хоёр улирал дараалан агшаад байгаа манай улсын эдийн засгийн нөхцөл байдлаас харахад эсвэргээрээ зээлийн хүү 1 жилийн дотор өсөх нөхцөл бүрдсэнийг банкирууд ч хэлж байгаа юм. За гэхдээ банкнд ноогддог захиргааны зардал болон зээл төлөх эрсдлийн зардал, за зохицуулагч байгууллагаас авдаг хураам чимдэглэлээ бууруулах зэргээр хиймлэр нэмэгддэг зардлыг бууруулснаар коронавирусын хүндрэлтэй энэ үед зээлийн хүүг тогтвортой байлгах боломжтой гэж үзэж байна. Харин түүний дараагаар эдийн засаг хэвийн түвшинд очиход зах зээлийн зарчмаараа зээлийн хүү буурах зорилттой хүрэх боломжтой гэдэг байр суурийг банкны холбооноос илэрхийлж байгаамаа. Үзэгчдийн тоонтой хөтөлбөр хүрлээ хамт байсанд баярлалаа.